Миний хувьд бол үнэхээр аз жаргалтай. Тэр одоо цаг тэр мөч энэ хийж байгаа үйл тэр зүгээр үнэхээр талархаж ирсэн. Яагаад гэхлээр тэр зам руу харахаар тэнд төгжрээд байгаа энэ нийгмийг би мэдрэхээр хөөрхөдөө тэр хүмүүс өнөө маргаашийн хоолунд ирээдүйд авах байшин байрлал тэгж болох карьер нэр хүнд тийм юмны төлөө энэ ахархан амьдралынхаа энэ богинохон цаг хугацааг дэндүү зэлдэг. Гэтэл энэ нэг хөгшин сүнс гээд баачка. Энэ нэг амьдралыг таньж мэдсэн гэж хэлээд байгаа энэ нэг нөхөр энэ доторх мэдлэгээ таних яваад байгаа одоо миний хувьд би найзгаа мэдгүй болохоор миний хувьд яг юуг тэр үед мэдэрсэн гэхээр би ямар азтай ямар хэрөөлтэй юм бэ? Би тэднийг муумья би өөрөө лаг авах гэж огтоосоо харьцуулбал үүсгээгүй. Зүгээр л миний туулал, миний төдийгөөс өдий хүртэл олон төрөл олон юугаар дамжин ирсэн энэ ухаарл, энэ хэм хэмжээст өнөөдөр намайг яг нэг юм хархны амьдрал шиг яг жоох муугаар хэлгээд хархны уралдаан шиг баруун дөрвөн замаас зүүн дөрвөн замын хооронд бүхэл амьдрал ам цаг хугацаа бүх юм нь өрнжийдэг. Хов хүний яаж жаргалтай, хов гэр бүлийн амгалан тайван сайн сайхан байх дандаа нийгмээс бусдаас хэн нэгнээс